Олон улсын технологийн салбарт өрнөж буй нэгэн сонирхолтой мэдээллээр өнөөдрийн хөтөлбөрийг хөндөрлүүлээ. Нэг талаас дэлхийн хамгийн баян хүн гэдэг Илон Маск, нөгөө талаас хиймэл оюуны салбарт мандалж буй OpenAI компани үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захир Сэм Олтман нарыг хамарсан нэгэн шүүх хурал өчигдөр Америкийн нэгдсэн улсад өндөрлөлөө. Энэхүү маргааны нэхэмжлэгч нь Илон Маск байсан бөгөөд тэрээр OpenAI компани захирал Сэм Олтманыг ашигын бус зорилгоор байгуулсан компани ашигын компани болгон хувиргаж хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдсэн хэмээн $150 тэрбум охирол нэхэмжилсэн. Америкийн нэгдсэн улсын холбооны шүүх энэхүү асуудлыг 2 цаг гаруй хилцээд Илон Маск гомдлоо хоцроосон буюу манай хэллэгээр хүн хэлцэх хугацаага өнгөрсний дараа гомдол гаргасан байна гэж үзээд Илон Маскын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн юм. Ингэснээр OpenAI компани болон тус компани гүйцэтгэх захир Сэм Олтман нь $150 тэрбум торгуу төлөх эрсдлээс аврагдаж томоохон амжилт байгуулсан мэт харагдаж буй боловч нөгөө талаар шүүх хурлын үеэр тус компанид ашиггүй охиролтой байж болох үст зарим нэгэн үйл явдлууд болсон юм а. Тодорхойлбол шүүх хурлын үеэр тангар өргөн OpenAI компанид ажиллаж байсан 8 хүн Сэм Олтманы эсрэг мэдүүлэг өгсөн. Эдгээр хүмүүс хэлэхдээ Сэм Олтман нь компани хэвийн үйл ажиллагааг байнга тасалдуулж эмх замбраагүй байдал үүсгэдэг. Мөн тэр болгон үнэн шударга байдгүй өгөөд хуурам эхлэх үйл явдлууд гаргаж байсан гэж мэдгдсэн нь удахгүй олон нийтэд хувьцаагаа нээлттэй зарлах гэж буй OpenAI компанийн хувьд тун тусгүй хэрэг боллоо. Олон улсын эдийн засгийн шинжээчид OpenAI компанийн хувьцаа $1 триллион буюу $1.80 хүрнэ гэж таамаглаж байсан бол энэхүү шүүх хурлын үр дүнд энэхүү үнэлгээнд хүрэх хэсэг нь эргэлзээтэй болоод байна. Дэлхийд дахинаа болж буй онцлог үйл явдлуудыг хүргэдэг NTV телевизийн гадаад мэдээний хөтөлбөр өндөрлж байна. Студид олон улсын харилцаа болон эдийн засгийн шинжээч Асгаар ажиллаа.